вакцинтай. Тэгээ бэлтэж ийн гаргах. Тэгээд имэн ирж туслана. Мэдээж машинаар нааш цааш явах учраас буслах хүн хэрэгтэй. Имэн ирж байгаа. Тэгээд өнөөдөр бид хоёрыг товлол вакцина өрхт дээрээ хийлгээд араас нь интермедиэт ротавирусын бас вакцина хийн тийм учраас цөөхөнд нас нэлээд юм бэлтлээ. Интермедиэт дээр очиод бас очирлож үлээх юм билээ. Тийм болохоор сүүгийн памперсын солих хувцастай тоглоомтой зэрэгээр бэлтчихлээ. Одоо гэлсний өндөг шараад идчихээ. Тэгэхэд гарцгаая. Миний өчөө бүр вакцин орон ортол амар мундаг хүлээ. Вакцин руу харахгүй юу? Тийм амар бүдүүн зүгээр. Тийм үү? Тийм. Нөгөө олон төрлийн вакцин нэг дор хийдэг болохоор бүдүүн зүгээр хийл. Уурхэнт 2 гуйндаа тариулсан. Гэхдээ одоо идэл авна юмнуудаа. За хүүгийн орон унтлах хийхээс өмнөх унтлахын цаг нь болж байна. Тэгээд ер нь унтахаас нь өмнөх яг унтлаган дээр нь бол 30 минут тавцаа унтуулдаг. Тэгээд 2 цаг хүлээгээд тэгээд орон унтлахад нь бэлддэг. Ер нь бол нөгөө sleep training хийж байгаа энэ үед амар их судалгаа хийсэн. Тэгээд өдрийн унтлах сайн байна. Тэ өглөө өдрийн унтлагуудын илүү удаан хэлхийг зорох хэрэгтэй. Тэгээд орой яг унтахын өмнөхийг бол одоо 2 цаг маг бол байлгаад хэрэггүй гэдэм билээ. Тэгээд ер нь бол заримдаа бүр томроод ирэхээр 15 минут ч унтуулж болдог. Тэрийг болохоор одоо cat nap буюу мууран унталт гэж нэрлэдэг юм билээ. Тэгээд одоо ер нь бол нэг 5 минутын дараа шаардлагатай бол ороод сэрэх хэрэгтэй юм билээ. Тэгээд өнөөдөр бол тэгтээ гар энтер дээр унтууллаа. Гарн дээрээ сайн унтууллаа. Яагаад вэ гэхээр вакцин хэлэхэд үнэхээр зовирлсан. 4 сартагийн вакцин бол өмнөхөөс амар санагдлаа. Яагаад тэгсэнгээд би дүгнээд ботсон чинь хүмүүс ингээд илүү юмыг мэдэж эхэлж байгаа учраас бүр илүү өвдөж байгаа гэдгийг амар мэдэрч ийн гэдгийг би ботсон байхгүй юу. Тэгээд амар их дагаж уйлсан. Тэгээд амар гомдож уйлсан. Тэр нь бол шууд мэдэгчлээ. Тэгээд тийм учраас өнөөдрийн хувьд бол би юу гэдэг өдрийн унтлага энтрийн орон дээр нь хийлгэхээс илүүтэйгээр гарн дээрээ тэ өөр дээрээ илүү хийлгэлээ. Тэгээд зөвөрийг бол ажиглаад байж байна. Тэгээд бид хоёр бас амжилттай ротавирусын вакцина интермедиэт очиод хийлгэсэн. Тэгээд ер нь бол өнөөдөр бол жоохон чанга өдөр байлаа. Гэхдээ дажгүй ах гэж бодож байна. Тэгээд өнөөдрийн хувьд бол ер нь гар дээр унтуулсараад харсан учраас нэг болон бичлэг бол хийгдсэнгүй. Тэгэхэд маргаашнаас бид хоёр эргээд имэн явуулчихаар хоёлаа үлдэнэ. Тэгээд Миний өгийн тоглоомын цаг ирлээ.
Амануудтайгаа тоглоно. Тийм ээ минийхөө. Тэр одоо шүлхэвч ер нь баг багаар зүүж эхлэхгүй бол манай үгийн шүлс нь бүр амар гараад байгаа. Шүлсээрээ бас амар тоглоод байгаа учраас. Өө тий. Минийхөө найзуудтайгаа тоглоорой. Тий. Юу ярьж байгаа? За ихч дүү хоёр ирсэн бас нар гарсан. Тий. Манай хүүд ихтэй энэ дээр над руу харж бол суугаа амар дургүй. Ингээд л цаашаа харах дуртай. Тэ? Өнөөдөр гадаа нэмэх 2 гэсэн учраас ууланд гарнаа. Мэ нөхөө ууланд гарлаа би гэж. Би ууланд гарлаа гэж. Агаарт гарчаад ороод ирсэж өөрөө агаар цохолчих. Заримдаа бол үнэхээр энэ залхуутай өдрүүд бас байна. Гэтэ ер нь нэг юм өөртөө хийх юм гаргаад ирүүлэх зүгээр юм шиг байна. Одоо жишээл өнөөдөр манай ихч дүү хоёр ирээд гадаа гарна гэдэг өдрийн хамгийн том ажил ялаа шүү дээ. Тэг яг нэг иймэрхүү зүйлүүдийг өдөр тутамдаа хийгээд авахгүй бол бид хоёрын хувьд бол идлээ тоглох унтах гэдэг дараалтай. Тэг унтчих явцад нь би юмаа цэвэрлэнэ. Тэг заримдаа бол гоё, заримдаа бүр байнгын нэгэн ижил байхаар угаасаа бүх ээжүүд тэгдэг баг. Яг нэг хэвээ юмнаас жоохон залхаад ирдэг баг. Би бол ойлгож байна. Их амар залхаад байгаа даач биш л дээ. Гэхдээ ер нь явандаа тэ жил 2 жил ингэж гэртээ суудаг ээж нар бол тиймэрхүү байд юм байна гэдэг юм багаар ойлгож байна. Тэ нэг л өдөр хэвэн гэрээсээ гардаггүй. Тэгэхээр боломж байвал бас яг нөгөө өөрийнхөө амьдралыг нэг амар тэ ээж болчлоо гэж бүх зүйл зогсож байгаа биш гэж ойлгоод бас гарч орох юм байвал гарч орж ивэл их зүгээр юм шиг санагдлаа. Тэгээ бид хоёр ялчгүй 10 сард төрсөн гэхээр ч өвөл угаасаа болцсон учраас дээр гарч орох юм шиг боломжгүй байлаа.
Гэтэ бид хоёрын хамгийн их гаралд оролт бол угаасаа салхинд гарах, тэр тусмаа ууланд гарах байсан. Тэгээ одоо гоё дулаарч байгаа учраас би бас туршиж үзье гэж бодож байгаа гоё. Манай хүү карсетэн дээр сучдаг болов тий хүүгээ дагуулад гоё иш тийш ихсмэр байхгүй юу гэхгүй. Гэтэ мэдээж амар олон хүнтэй газраар байнга яваад ахгүй л дээ тий. Тэгээ хавар бол угаасаа бас дархлаагийн дэмжих хэрэгтэй. Тэгтэл бас гоё очмаар байна. Найзуудтайгаа ганц хоёр уулзмаар байна. Тиймэрхүү зүйл гоё төлөвлөчих юм бол тэрийг хүлээгээд одоо ээж нар жоохон юм тий бас гайгүй болт юм шиг санагдаад байна. Мэдгүй. Та нар яадаг вэ? Надад хэлээрэй. Good morning. Шүлс мүлс бол амар гоожсан байна. Тийм үү? Яа, өглөөний минь. Хумсыг авахгүй болвол oh my gosh бүр ямар амар болов.